бүр Монголын бараг jersey бараг бөө хөөцөлтөн болчих өнөөдөр авсан байхгүй. Тэгтээ оргийн өнөөдөр авсан. Ариг биш нь болохоор бүр өмнө захиалсан байж байгаа. Тэгээ дээр уус ирсэн байсан. Энэ ориг гол нь ингээд ялгсан өмсөж харуулах гэх юм. Монголын яг jersey өмнөх нь бол 100,000 байсан. Тэгээ би өмнөхийг бас захиалсан нөө шар өнгөтэй jersey байсан. Тэрийг би оргийн уус авч тэгээд сая захиалгатай болохоор энэний хуурамч зойдсны тэр харийнхан бас хуурамч өрийг захиалаад энэ jersey болохоор өмнөх jersey-нээс илүү үнэтэй заяа. Өмнөх нь 100,000-аас энэ 150,000 болсон нэг тийм онцлогтой. Тэгээд одоо би харуулах чинь энэ jersey ахгүй юу? Энэ болохоор 38 юан гэж хэлсэн. Юан одоо ханшны 500 хавцаа байсан санагдчихээн. Үрчтгэн 500 хавцаа гэж би сонсон. Тэгээ энэ дээрээс нь зардал нэг нь 2,000 заяа. Тэгээд би 21,000 төгрөгөөр захиалж авсан заяа. 150,000 төгрөгийн jersey би 21,000-аар авсан юм байна. Тэгээ энэ цагаан сүлд захиалсан энийг би оргийн ч үзээгүй, хурамчийн ч үзээгүй, задлаачгүй байгаа. Тэгээ өмсөж харуулнаа одоо. Тэгээд энийг бас захиалсан байгаа. Энд ихтэй 28 биш би адилхан үнээр захиалсан баха. Тэгээ та нар ялгаж чадах уу? Өмсөж үзүүлээ заяа. Гэхдээ энэ оргин ч хийж магадгүй, хөлөж хийж магадгүй гэж харахад амар мэдэгдэх юм шиг надад санагдсан шүү дээ. Зүгээр зургийг харахад гэх юм уу? Энэ ихнийх нь What the fuck? Бүрхийн ингэртэй яхаа юу вэ? Уралжин ингэртэй гэдгийг. Өнгөн дотор өмссөн нөгөө нэг хувцастай наалтч мааллаад байгаа нь мэдээтэй л юм л та. Шигтэй материалтай л юм байна. Ууса 20,000 төгрөгөөр одоо энэ ингээ үнсэн 20,000 төгрөг байгаа шүү дээ. Энэний үнсэн 100,000 заяа. Яг тэг зарагдаж байгаа. Энийг болохоор энэний нэг хийгдсэн үнэн нь бол би нэг 50,000 зингаар л хийгдсэн болов уу гэж бодоод шүү дээ. Энэ бол нэг бажт нэг 7-8,000 төгрөг чи 10,000 төгрөг дотор бол багтсан үнэтэй аах. Нэгдүгээрт заяа ингэрийнх нь энэ одоо юу амар үр юм бэ? Энэ юу хөө энэ гурвалжин ингэртэй тэсний юм имжээртэй заяа. Энэ болохоор имжээр нэг тийм арай зузаан заяа. Эний имжээр нь зүгээр өөрийнхөө материалаар ингэ хийгдсэн. Тэсний зүгээр мэдгүй ингээд нэг тийм жоох сонирм. Тэгээ дээрэс нь ингээд дотроо юмтай өмсөн шууд ингээд наалтаад өрчигээд байна. Энийг харж байна уу? Ер нь жоох иймэрхүү болох магадaltaй амар яа харагдчих. За хоёрдугаар болохоор өнгөн энэ заяа. Энэ болохоор нэг тийм цайвар шаргал байна сте. Энэ болохоор амар тийм алтлаг шаргал юм уу? Тэгээ материал болохоор энэ нэг ялана ингээд бүр ингэ өрчигээд наалтаад тэр байлаа. Энэ болохоор би энийг яг ямар материал гэдэг бол мэдгүй. Гэхдээ нэг тийм нүхтэй нэг тийм агаар нэвтрдэг юм шиг би бол тэгж ойлгоч. Юмныг ер нь нэр үнэтэй хувцсыг нэг ялахаараа надаас энэ юм шиг санагдаад тийм. Энэ нөө инжерийг одоо ингээд ил ойдлыг гаргахгүй. Одоо энэ болохоор шууд ийм ойдл гараад ирсэн бас дотортолтой. Ийм шууд ингээд хэрээс нь харагдчихийдэг. Энэ болохоор ингээд ойдлыг ингэж юмар дарж өгсөн гэх юм уу? Иймэрхүү юмтай байдаг гэх юм уу? Тэгж дарчлын нэг харуулъя заяа. Ер нь бол нэг төрлийн контент хийх гэж захиалсан гэсэн үг. 40,000 төгрөгөө өргөсөн гэж. Тэгээ би яг ялгааг нь болоход амар амархан байна заяа. Яа тэр захын л юм. Бүх юм ингээл захыг харахад ойлгомжтой. Уралчин тэгээ дээрэс нэг жоохон гоё ингэртэй хадсан шүү дээ. Өнгөн яагаад ч юм дандаа л нэг заалтсан юм шиг. Уус энэ гялгар материал дээр хэрэглэхээр тэгдэм болов уу? Би сая болохоор эхлээ холхийг өмссөн шүү дээ. Энэ оргины юм уу гэд. Яг оргийг эхэлж өмсчөөд байна шүү дээ. Дараа нь энийг өмсвөл угаасаа холих гэдэг нь амар ойлгомжтой болох юм юм уу? Тэгээ одоо ингэ өнгөн what the энэ хартаа тэгтээ шал өөр юм биш. Даврын ч өөр юм. Нарчин бол яах юм бэ? Чи уртл нь өөрөх юм. Энэ китсэн юм шүү дээ. Китсэн загвар юм шүү дээ. Энэ хоёртаа Монголс гэх юм бичтэй. Зүгээр яагаад хоёр юм шал өөр юм бол гээд ер нь бол одоо яг зөвхөн Монголс гэлтгүү заяа. Ер нь ингээл за энэ хөл бөмбөгийн баг
e-спортын баг бүх багийн одоо ийм хуурамч юм дөөрөмөлж ирсэн нэг угаасаа л байд юм лээ. Тэгээд хүмүүс уусаа захиалж байгаа. Тэгээд материалын уусаа барьж үзээд ганц хоёр өмсөд ямар нэг хавшин юм бэ гэдэг нь уусаа ойлгож байгаа. Нөө халуун ялан хөөс гаргаж байгаа хэцүү юм. Хам жижиг авсан бол би албаар томыг авсан жижиг авсан хол байгаагүй. Дээрэс нь юу яасан л та. Анх нөгөө угаасаа би өмсөж үзсэн аахгүй юу. Анхны энэ харж ирсэгээ би өмсөж үзээд L size-ыг авч ирсэн энийг. Энэ L size болохоор энэс жижиг өмсөж үзсэн чинь үнэхээр санаарчихсан юу. Үнэхээр сайн яасан гэсэн чинь ингээд яг жоохон бариугийн хувьд бариудалтай нэг тийм доош нь уурт нэг тийм палач заяа. Урт нь ерөөсөй богиносгүй байсан. Нэг тийм сонин гаж харагдаад байхгүй юу. Хамгийн доотлол нь мэрсэн намайг энийг авч байгаа. Тэгээд L, XL гэж 3 сайжсан хаа. Тэгээд би яг дундчийн л авсан. Тэгээд за энэ надад гайгүй болтой юм чинь хоёрын хооронд нэг жижиг нэг палач юм хүрээд ирэхүүдээ гэж одоо би иймэрхүү сул дараа нь яг адилхан L-ийг авсан хгүй энийг юм. Ингэр одоо ингээд t-shirt, үнэтэй t-shirt-ний ингэр ингээд үнэтэй ч хоёр нэг чанар нь гэх юм уу? Үнэтэй ч яг чанар нь ер нь ингээд ингэрнийхаа энээс амар мэд. Имжэр гэх үү? Энэ одоо өмсөж эхлэегүй бахад ингээд ийм сунцсан юм шиг ийм ингэр штэ энэ бол ингээл уусаа хямдхан гэдэг юм хэвчээ. За бусад юм сайн байсан ч гэсэн ингэр нь ийм байл тэлж ийж. Бүр амар сайжирсан юм бол ерөөсөө алга зүгээр үнэ нэмсэн юм шиг санагдлаа. Уусаа хитрхи юу яасан юм бэ? Их хүн авдсан болов мэдэхгүй. Ямар ч тач энтэйгээ материал нь яг адилхан зураг нь л үрээ. Нөө нэг амьдралын ихээр нөө талхны үн нэмэгдэх шиг, жерсиний үн нэмэгдсэн юм шиг байна. Одоо гоё хүүдийн нь бол гоё юм. Дан хүүдийн өмнөх хүүдийг л авдаг байж гэж одоо харамсаад. Хуурамч гэж угаасаа би нэг хүмүүс ямар хуурамч юм зараад байгаа гэж бол сонсоогүй. Миний чихэнд бол хүрээгүй. Гэхдээ нэг юм яриадсэн чинь гадуур өстө хулхийг зарж гэн марж гэн. Одоо энийг зарж байгаа бол үнэхээр би бол зархаасаа ч ичих юм байна. Яг нь 10,000-аар заруулах ичихгүй гэж байна. Гэхдээ энэ бас албан ёсны юм гэдэг утгаараа хууль бус юм хийж байгаа даа л та.